Ямар ч гэсэн битээр ингээд тогтоочлоо. Тэгээд нилээн гадаа харахгүй болохоор энэ илүү гэрэлтэж байгаа харагдах байх. Тэгээд одоо ямар ч ийм гоё орчин бүрдүүлсэн юм чи гоё хоол хийж идээд жоохон суунаа. Би болох тэр энэ чи гал бэлтгэх гэдэг. Бас угаасаа гадаа зэрэг хүн байгаа юм чинь оройос унтаас өмнө жоохон галын дэргэд суувал гэж боддог. Тэгээ анзаарч байвал энэ нөгөө өмнө гал төлсөн энэ ором ногоод байгаа байхгүй тий. Тэгээд манай аялагчд ер нь гадуур явж байхдаа энэ тэнд аялаад явж байхдаа ийм галын ором ингээ гарцсан байгаа бол энээс бити хайлж дахиж хажууд нь галын юу үүсгэж байгаарэ гэж бол захиж хийлж гуймаар байна. Би өөрөө бол яг ийм өмнөх аяллууд дээрс анзаарсан бол би дандаа энэ тулга хэрглэж явах гээд хичээгээд байгаа. Тэгээ тулга хэрглэх юм бол галан зөвхөн тулгамдаа л асан тий. Тэгээ үнсийг нь бол таrat нь булчиж болдог. Тэгэхээр яг тэмхүү зарчмаар явахыг хичээж байгаа. Тэгэхээр бас энэ ч бас өөр галаа ийш тийш алдахгүй байх сэрэмжтэй бас юм болж байгаа гэсэн. Энд бас өмнө хүмүүсийн төлсөн галны бас мод тийч ингээ овоолцсон байна. Энд гэхдээ нойтон байгаа. Би бас өөрөө нэг жоох мод аваад ирсэн. Тэрийг бэлдэж тавьчаа. Тэгээд хоолндоо бас туслаад байна. Тэгээ нөгөө энэ тэнд хүмүүс чинь ингээд хүний гал дээр ингэж дахиж юу хийхгүйгээд ингээд энэ тэнд алаг цог алан цог болгоод байдаг. Тэр жоохон онцгой байдэн шүү. Тэгэхээр нэг ингээд гал түлдэг цэг дээрээ бүгдээрээ галаа түлдэг. Тийм байдлаараа шийдвэрлэх зүгээр. Хотоос гарахтаа жоохон түлээ моттой гараад ирсэн. Яг тэгэхээр сая хэдэн өдөр бас бонцор бороо ороодсон мэл гэх тэр иш ирэх юм бол бас юугүй байх гэж боддог. Мод олдохгүй байх гэж боддог. Яг нэг жоохон л галдал юм ч тий. Түлээ аваад ирсэн. Энийг идэхэд. Түлээ. Одоо тэгээд ингэнгүүт энэ юуны бас даваа тал нь гарч иж байгаа байхгүй. Сарвчны. Юуг учраас маш том зайтай болох тэр. Том зайтай болох тэр түлээ мүлэг бол энэ доор нь хийж нэж бодож. Тэгэх юм бол маш гоё. Юуг нороод авахгүй тий. Моцод нороод ячлаг санаа зовхон байхгүй. Манай энэ тулгач өөрөө дээр нь бас ингээд суйртай. Тэрийгэ тавиад юу болчдөг. Дээр махцах шарж болдог. Тийм мэт болгохоос гоё. Энд чинь хитэн. Мод тавьчих. Тэгээ нэгэнд гоё хол ирд ирсэн. Эцэн маань чинь жоохон гал бүлээд арай жоохон суувал гоёах гэж бодсон. Яг нэг моднуудыг бас жоохон жижигэлж хагалгал юм байна. Яг тэгсээ үчсэн тавьчи. Тэгээд эргээд асууч олно. Нэг сарфын оруулж. Гал юу болов? Галаа бэлтцсэн. Тэгээ хоол идчихэд жоохон гал яаж суух. За хоолндоо энэ талын Монголын юу байна? Гурвалжин будааны шүл. Жоохон оройтцсан. Хард бэлэн мэт гэж байна. бэлэн мэт шүү дээ. Оройтцсан тэгээ гадаас жоохон би даарад байна. Халуун ус бол уцалсан халуун юм болвол. Зэ. Энд талхнаас их юм уу? Тий, чи талхаад зүчгүй. Тий. Тэрнээс хүн би моцод гараа очтэр. За. Талын Монголын хоолнуудаас ер алинд нь дуртай. Манайх бол ер яг энэ гурвалжин будааны шүлэнд нь л дуртай. Гомтой хоолнд нь миний хувьд бол бас тийм ч их дуртай биш. Тэгээд ерөнхийдөө иймэрхүү кампинг хийгээд явдаг болохоор чинь юу яадаг шүү дээ. Бэлэн гомь идэхээс илүү одоо ялангуяа энэ нөгөө нэг бэлдсэн энэ Монгол тий ийм шүлнүүд байгаа учраас эдгээр нь хамаагүй илүү нөгөө нэг шимт ижилтэй санагддаг. Тэгээд үеиг тий нөгөө талаасаа гоё амттай удаатай шүлч ер нь айгүй гоё амттай. Өнөөдөр битээр тэгээд ер нь хотоос холгүйхэн гэхдээ айгүй гоё аюутай байгальтай
Яасан болчих уу? Болчлаа. За та талхаа зүснэ одоо тэгвэл. Энд өмнө нь хоёлаа хизээ ирж илаа. Өнгөрсөн жил ирсэн шүү дээ. Тийм жил ирсэн. Өнгөрсөн жил бүр дээш очиж гисэн. Аха. Юу нь болохоор үйл ирж байгаагүй тий. Үйл ирнэ гэж бодож байгаад Аха. ирээ. Хогийн хавуудыг аваад өчтгөө. Юуны? Хогийн утаа. Тийм шүү. Үйл болох дээрээ дөнгөж засварч гэлж байгаас хөнөгөр нэг явсан. Тэгэл хойшлцсан. Тийм л. Их сайхантай энкет явсан шүү дээ. Тийм. Тэр чинь нэрээс өнөгөрлөө явсан шүү дээ тий. За. Тийм наа тавьчих. Одоо буцлах галах шүү. Өөр дараагийнхаа энэ кампингийнхаа сетап дээр одоо яг юу нэмэхээр байгаа лээ. Тэрийг гоё хуваалцах уу? За. Өөр кампинг сетап гэхээр бид нар л одоо ингээд зөндөө олон төрлийн кампинг сетаптай болчихж байгаа байхгүй. Одоо энэ бол ингээд машин дээр бүх юм зооцсон тий. Тэгээд яг энэ Yakima-г бол нэлийн удаан бас бодож байгаад. Энэ нөгөө өнгөрсөн жил юу яасан шүү дээ. Өнгөрсөн жилийн аялал явж хахад бид нэр өнгөрсөн жил биш тэрний өнгөрсөн жил бид нөө хойшоо өсвөл рүү явж байгаад булган дээр нэг хонох гэсэн чинь найтан байгаа цааш явчихдаг чинь. Энэ өнгөрсөн жилийн тэрний өнгөрсөн жил. Хөвсгөл гэсэн үг шүү дээ. Тийм хөвсгөл явж байгаад булган руу ороод дөнгөж ороод ер нь бол хонох төлөвлөгөөтэй явж исэн чинь буух газар байхгүй, газар чигтэй, майхан барьж болохгүй тий. Тэр нэг юм төвхтэй юм орчиж байгаа байхгүй. Тэгээ яг тэр үед ер нь яг тэр үед манай дээр чсэн зөндөө олон хүмүүс яг комччихсэн ингээд юу байгаа ч дээврийн майхан сонирхож майхан газар очиж гэдэг юм. Яг олон төрлийн сетапуудыг бол дурч үзээ яваад байгаа шүү дээ. Тэнгууд ер нь яг дээврийн майхан гэдэг санаа бол тэрнээс эхэлсэн. Тэрнээс хойш ер нь хөөдө бодоод яваадсан гэсэн. Дээврийн майхангийн хамгийн том даваа тал дээр тэр байгаа байхгүй юу? Хаан чамаагүй буучж болж байгаа. Машинаа жоохон тэгшин мэгшин гэж харахгүйгаа тий. Машин өөрөө жоохон тэгшин байхад л энийг онгол ерөөхдөө бол буучж байгаа байхгүй юу? Тэгээд газар чигтэй байх маяг бол ерөөс асуудал болдгоо. Газрын чигийг бол бидэхгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр чинь өөрөө амар том даваа тал болчихж байгаа. Тэгээ одоо бол миний хувьд бол кампинг сетап бол ер нь бол баараг болчлоо. Яг Yakima-гийн нэг шүршүүр байгаа юм. Тэрийгстэй би энэ удаад арай жоох хаадсан жагаад шийдэж үзтээ. Уг нь бол яг майхантайгаа адилхан давхар суугаа явчихна. За бидний өөрсдийн энгийн шүршүүрийн сетап өөрөө ихэдээ одоогор хэрэгцээ хангаа болоод идэв учраас. Тэгээд яг гэр бүлээрээ явж байгаа үед бол тий яг ийм хөө том яг энэ сарвчны хэсэг бол ялангуяа маш хэрэгтэй байгаа тий. Яг манай үзчээ зарим нэг нь бас хэлчихэд байсан, зарим нэг нь яаж л байгаа. 3 хүүхэдтэй тавлаа явж ийм жижигхэн байхан авчлаа гэдэг ч юм уу тий. тий. Тэрстэй яг нөгөө битэрийн өөрсдийн ботсон юм болох тэр битэр бас өөрсдөө бас их нэлийн зориулсан. Гэр бүлээрээ бөөндөө явж байгаа үедээ бол хүүхдүүдэд дэшээ гаргаад удуулчихна. Өөрсдөө бол машин дотроо ч унтж болж чинь эсвэл яг энэ хэсэгтээ ч унтж болж байгаа байхгүй юу? Харин одоо яг нөгөө зайг нь харахаар яг ингэж энэ хэсэг чи өнгөөс ингэж дахиад нэг майхан болчиход шүү тий. Тэгээ бид нар чи өөрсдөө угаасаа юутайгаа ортоогоо явж идэг учраас ороодсаар унтчихж байгаа. Тийм давуу тал байна. Яг уу ингэж нэг тэнд нэг онгорхоо энэ бол ерөөсөө асуудал биш байгаа. Тэгэхээр энэ дотроо ингэж ороодсаар шууд унтах боломж бол байгаа гэсэн. За цаашаад машин дотор унтж болно өшөө жижиг майхан байгаа даа тий. Гэтэ бид тэрийн бас өөрсдөө хамтдаа ингэж явах тийм ажлууд нэлээд төлөвлөсөн болох төр. Тэгээд яг хуу Yakima дээр бид нар өөрсдөө санал тавиад манайхаг ингээд бас ивент хийчээ хамтарч ажиллаач гэдэг юм санал тавьсан. Тэгээд манай үзэгчд би бас нэг үсэнд санал хэлчихтэй. Бид нартай адилхан ер нь Yakima-г сонирхч ивэл бас яг манай Nomad Runner гэдэг нэрийг хэлээд те пит авцент дээр очих юм бол 5% хөнгөлт бол бас байгаад байгаа. Тэгэхээр тэрийг бас ашиглаарай гэж бол зөвлөмөр байна. Яг хөө би Yakima-г ягаад сонирхсан бэ гэхээр анхнаасаа угаасаа нөгөө дээврийн майхан юмнууд гэдэг ямар брэндүүд байна те ямар юмнууд байна гэдэг олон төрлийн юмнууд судалж явж байгаад
Якимагийн хувьдлах дээр за өөр Америкаас гаралтай. За тэг яг Дэврийн майхан сүдрөвч ачааны гол нь зөндөө олон төрлийн сетапууд байдаг. Тэгээд одоо би энэ дээр майхан дээр дахиад нэг юм хөндлөвч тавиад тэр хөндлөвчн дээр Макс Тракса тэгээд Дэврийн хайрцагтайгаа тавих төлөвлөгөө одоо байхгүй. Тэгэхээр тэр бүгдээ бүр анханаас нь бүр бүгдийг бодоод зургийг гаргаж жагаад за окей ингэж хийвэл гоё болох юм байна гэх. Тэгээд бидний бас энэ зуны аялал дээр ийм төлөвлөгөө гаргаад бидний намрын бас нэг том аялалд үйлдэлсэн байгаа. Тэрэн дээр бол яг энэ бол бүр зайлшгүй бараг хэрэг болох юм байна гэдэг үүднээс ер нь энэ төлөвлөгөө гаргацсан байна гэсэн. Тэгээд сэтгэл бол маш өндөр байна. Энийг өмнө бас яг анзаарч харж ирсэн. Магаш өглөө гэрэлтээд бас нэлээд жоон харуулъя гэж бодож чинь. Загвар нь маш гоё. Материал маш гоё. Тэгээд түрүүн жийсэн шүү дээ. Нөгөө наранд халтдаггүй доошоогоо ингээд одоо над тусахад доошоогоо халаад байх мэдэн тийм байхгүй хамгаалттай байдаг учраас. Тэгээд борооны өөр бас амар сайн хамгаалттай учраас тэр гол маш том даваа талуудыг бол олж байгаа. Тэгээ яг ингээд сүдвчэнд суух гэхээр чи нөгөө хажуунаас ингээд жоохон бороо ороод ингээд тухгүй те нааш чаашаа болоод. Тэгэд одоо ингээд за одоо энэ хаалга хаачин. Тэгээд энэ доогуур бол зарим нэгнүүд бол ингээд орхичж болж байгаа байхгүй. Бид нар чи юм хаан тавих уу те нөгөө бороо орчих юм гэхэд өгөхийг зөндөө олон юм байдаг бол одоо тийм ерөөс асуудал болчихж байгаа гэсэн. Тэгээд нөгөө ивч хураах янз бүрийн амар аяллыг энэ зүгийн аяллууд айгүй гоё илүү гоё тухтал болох юм шиг санагдаж тийм хялбар болчихж байгаа байхгүй. Ер нь бол тэгээд тэр Якима гэдэг нь хамгийн гол нь тэр нөгөө нэг юунд дагаад байгаа шүү дээ. Сонголтондоо гэх юм уу да. Ийм ижил төрлийн дээврийн майхан сүдрөвчүүд энэ төр зөндөө байгаа. Ер нь бол битээр бас худалдаа авалт сонголт хийхдээ яг шууд тийм яран сонголт хийждэггүй. Нэлээ удаан бодоод төлөвлөөд тэгээд олон юмнууд харьцуулж байгаа сонгодог болохоор тэн дээр бас нэлээ судлаад гэх юм уу тий. Тэгээд эсвэл заримдаа харьцуулж сонгодгүй тий. Ер нь бас жоохон шийдвэр гаргах гэж нэлээ нухацтай юу адгаа. Шууд л ингээл тустаас гээл ингэждэггүй болохоор тий бас тий. Тэгээд зөндөө олон дээврийн майхангийн зөндөө олон сонголтууд байгаа, шийдлүүд байгаад байгаа. Тэгээд би өөрөө энийг анхнаасаа ингээ бодож гарсан зурсан санаандаа ингээ буусан. Миний яг нөгөө хүсэж байгаа дээвэр дээр авч явдаг. Дээврийн майхан 50 гууд дээвэр гэдэг юм ингээ баг зөвхөн майхангаас өөр юмгүй болчдөг. Зориулт нь тийм болчдөг тохиолдол зөндөө байдаг байхгүй. Тэгэхэд бол гол нь энэ Якимагийн чинь ингээ дахиад энэ дээрээ өөрийнх нь мөрөн хөндлөвчүүд нь орж ирээд тий. Одоо яг энэ сүйдвэрч нь бол өөрөө майхандаа бэлэгдсэн байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө ачаандаа биш майхандаа бэлэгдэж байгаа. За тэгээд өөр ингээд жижиг сажиг юмнууд зөндөө ингээд орж ирнэ. Дахиад ингээд нэмээд ингээд тонглоод байх боломжууд бол зөндөө байгаад байгаа. Тэр утгыг нь нэлээд олзуурах гэж яасан. За тэгээд нөгөө Монгол гол нь альбесны байгаад байна шүү дээ. Альбесны оруулж ярьж байгаа. Тэр утгаараа бас маш даваа талтай болж байгаа. Тэгээд янз бүрийн жижиг сажиг юмнууд анх ингээд шууд ингээд энэ яриг эхлүүлээд энэ Якимагийн яг энэ сүйдвчиг болонгууд бид нөгөө том машин дээр анхаарсан шүү дээ. Хайсын төрөлтийн дугаар гэж байна. Хайсын дугаар дээр та дээр анзаарсан бол яг энийг яг хийдэж нөгөө 180-ыг дэлгэж үзчихсэн байхгүй. Тэгээд ямар амархан дэлгэддэг юм бэ? Тэгээд бас яг энэ хан маань буучаар ямар хэлбэр болчтой юм бэ гэдэг. Тэгээд зөвхөн дээврийн майхан гэж анх бодож исэн юм маань сүүлдээ за бүр ингээд стаплчээ гэдэг тийм юм чигсэн гарч ирээд өөр юм хүмүүс хаана байна гэдэг үзэхдээ нэг үл майхан байдаг хэрнээ сүдвчин байдаггүй ч юм уу те эсвэл ингээд хоорондоо хамтарч гэж холбох юмнууд нь янз бүр байгаад байна. Тэнгууд энэ чинь бүх шийдлийг нэг дөр багтаацсан байсан учраас тэгээ зарим нэг дотоонууд байгаад байгаа тэрийг ингээд альбесны газар байгаа учраас захиад те бүгд ингээд аваад тоглох боломжтой байна. Тий. Тэгээ нөө дээврийн майхан дараа суугна өмнөх юм дээр жоохон дутуу ярьсан байлээ. Дээврийн майхангийн нөгөө хамгийн гол юу нь болохоор тэр гуц нь ахгүй юу? Тэр гуцыг ярьсан л та. Гэхдээ нөгөө нэг гуцных нь яг үнэхээр юм тав тухтай байдал гэх юм уу те. Тэр нь үнэхээр гоё бийд маш гоё амарсан босч ирдэг те. Тэгээ ер нь ингээд нэг юунд кампинг явах чинь зарим тохиолдолд ингээд яг унтсан хэрнээ амраагүй тохиолдлууд бас нэлээдгүй байдаг шүү дээ. Гэртээ унтж байгаа л биш болохоор тий ямар газрын ингээд хэвгийн мэвги одоо яадаг чинь тий янз бүрийн нөхцөл эсвэл доороос ер нь бол нөгөө чиг татдаг гэдэг ч юм уу. Тэрхүү аюул олон нөхцөл байдлууд үүсдэг. Тэн дээр яг хамгийн том хайлайт нь бол тэр гуц байсан. Тэр гуцны яг одоо тэрийг одоо яг яаж үзүүлэх хэвтэй тий мэдрэгдэх байдал гэх юм уу тий бид аюул гоё тухтай. Өглөө яг амар гоё босч үзүүлээ заяа.
Тэр бол айгүй тэр нөгөө нэг value нэмж байгаа зүйл нь бол тэр гуудас байгаа даа. Тэгээд тэр нөгөө нэг орон зай гэх юм уу те. Айгүй гоё тийм нөгөө нэг дээшээ зай ихтэй. Зай ихтэй болохоор шүн мөн унтчихад нөгөө нэг агаар сэлгэлт гэх юм уу? Одоо говийн саяны нөгөө 2 3 хоногийн аялал дээр болохоор 2 охин тоо би унтж байгаа шүү дээ. Тэнгүүд бид 3 ч бас л тэгэл гурлаа ингээ унтчих тэр агаар сэлгэлт гэдэг нь надад бол айгүй тэр зайгаас л хамаарч ингэж бодогдсон. Ихэвчлэн тиймэрхүү дэврийн майхангууд чинь нөгөө жоох юу гаад гэдэг байхгүй давчуу. Орон зайны хувьд давчуу гаад гэдэг байхгүй юу. Тэгэхээр яг тэр хоёр нь одоо миний хувьд бол хамгийн том хайлайт гэж хэлэхээр за тэгээд материал цэцэрлэг нь бол яг нөгөө нэг өглөө нэрээ тэр айгүй гоёсэн шүү дээ. Нөгөө нэг нарны тусгалаас амарсан хаажсэн. Гэртээ нөгөө хар хөшиг гинэ. Бүр айгуусаа нарны тусгалыг бууруулдаг хөшгнүүд байдаг шүү дээ. Тэрнтэй хахад өглөө нэг цаг хэд болж байгааг мэдэхгүй унтчихдаг шиг яг тийм байсан шүү дээ. Би ер нь бол өглөө эрт босдог байхгүй. Дандаа тэг өглөө эрт босоод дроноор нисгчээд тэгээд нар нилээн дээр гарч байд энийсээ ED-ээс ирэж байгаа байхгүй. Тэгэхэд чи энэ тийм чинь дөнгөж тэр цахилгааны нээхэд л гээд гадаа өглөө болсон юм уу гэл тий. Тэгээд мэдэж эхэлж байгаа шээ. Тийм. Тэр тэгээд нөгөө нэг нарны тусгалыг гэдэг хаана гэдэг чиг нартай өдөр яг зуны үйлрэлд бол явж хахад тэр чинь бас өглөө үнэхээр 5 дух алдагдуулдаг байхгүй яа. Тэгэхээр нар эрт дээр гардаг. Эрт манддаг учраас тэгэл 7 молог гэхт чинь бүр айл хэдийн том дээр аль хэдийн дээр гарсан маш нар. Тэгэхээр нэг жоохон унтмаар байдаг. Ер нь бол нар шараал унтах боломжгүй л болдог байхгүй юу. Тэгэхээр яг тэр талаасаа аюу гоё тийм тухал нэмж өгж гин гэж харахад байна тий. Тийм. Оо яг сайхан болчих. Яна цавчлаа. За. Юм бэ. Арай их бол болчихжээ. Энд ч одоо уул нь эн чинь нэг хүний порц байдгүй юм уу? Мэдгүй. Энэ одоо бараг чинзаа гуруулаад идгээр хол энэ да. Яг уу. Чинзаа чи явахгүй яасан бэ? Ирж хоолоо идэчээ. Харин тийм. Нэг чинзаагийн порц үлдэх нэ. Чинзаагийн порц үлдчихлээ шүү. Үлдчихлээ одоо тэгээд өөрөө олж ирээд идээрээ. Ид үлдчих. Тэнд үлдэг явчих. Нөгөө газар ч үлдээ. Энэ ингээд нэрэ айгүй их юутай штэ тий. Тийм л гэдэм юм. Манай нөгөө аяг маань халаад байна. Тоошин тавьд. Йоо унтраач уу? Тэг. Билет унтраач одоо. За. За манай өнөөдөр оройн ол ийм болсон. Ийм гоё бодтой шүү л. За одоо хоолоо идэ.
Нийтлийнхэн цонхоо нийц. Сэрэрэ. Сайхан сэрц үзүүлээрээ. Яасан бэ? Одоо бас яа. Хатаст янз юм байна. Босцоо болцсон. Бороо орсонгүй. Бороо орохоор өн юмнууд үзэж харна. Машины майхангаа туршина. Янз бүрийн нэг ботсон байсан чи. Бороо орсонгүй. Гэтэ энд бол үнэхээр гоё байна. Одоо босъё. За, агаас гараад ирээрээ. Тэрийн дээр бол энэ талаар гол урсаад. Тэр талаар гол урсаад. Хоёр голын голд нь да. Энэ нөгөө өчтөрийн битэрийн төлсөн галын туллага гэдэг юм байна л да. Нөгөө миний яриадсан цэвэрхэн яна гэдэг чинь нөхгүй. За энэ газар нөгөөсөө ингэж өмнө гал түлээд алтарсан байсан газар. Тэгээд дээрээс нь юу яагагүй. Нэмж газар нь биш ингээд ер нь тулганд гал түлчихээр энэ ингээд нэг жоохон өслөлдөж байгаа. Тэр нь маш бага өслөлдөж байгаа. Тэнгууд энийг одоо би газарт болчихоо тэгээд өөр хог байхгүй. Энэ үлдсэн ганц зэрэг юм однуудаа л өөрөө аваа авчна. Тийм гоё. Цэвэрхэн байдлаар ингэж хийх боломжтой. Битээ олон газар ингэж юу өсгөж цэвлэрээ гэж хэлээд байгаа. Одоо энд бол жишээлбэл манай өмнө ирсэн хүмүүс болтой. Галынхаа үсгцэн байна л да. Тэгээд моднууд нь дутуу шатцсан. Тэгээд яг ямар ч сан турамд оруулаад ингээд дуулцсан байна. Их бас нэг амар хаамаагүй стаггүй ч гэсэн. Одоо ийм байдалтай үлдээх. Тийм байдалтай үлдээх хоёрын хооронд гал ялгаа яриад байхгүй тий. Гол нь бид нар чинь олон олуулаа сайхан байгаль үзээх гэж юм чинь. Гоё юм бас хайлж хамгаалаад. Ингээ явбал зүгээрээ гэдэг. Аль болох би одоо ингэж явахыг хичээгээд байгаа. Тэгэх юм бол маш гоё цэвэрхэн байгальтай ч гэсэн маш гоё ээлтэй ийм байдлаар аялахыг хичээж байгаа. Тэгээ та хэд бас тэгж үрэлмээр байна. Нээсэн буугаад ирсэн үү? Шууд сэрээчлээ шүү дээ. Оо, хатаас гоё шүү.
За. Гоё нөө. Арай жоохон бодсоос их болчих. Болцсон уу? Жоохон шүүрхийг жодж байгаа. Энэ юугаар мэдэхгүй болох тэр. Хайрлан тавга биен дээр юусэн махшарж байгааг болох тэр. Өөрийнхөө хайрлан тавган дээр бол мэднэ л дээ. Энэ дээр яг гэсэн чинь явах шүү дээ. Гэхдээ тийм л гэхдээ нөгөө яг өөрийнхөө махшартай тавга болох. Тэгмээд энэ дээр яг яаж ярахаа мэдэхгүй байлаа. За. Тэгвэл одоо махан болцсон чи идээ да. Арай их болцсон. Энэ гайгүй. Тэнтэй. Миний энэ арай их болцсон. Яг нэг гол хэсгээр яваад. Хайртан тавныхаа гол хэсгээс нь илүү их болцсон. Наачаар гайгүй. Тэгэхээр илүү зөвхөн боостой. Тийм гэж бодож байна. Бороо гэж байна. Орж магадгүй байна. Болж хөлж байна. Наргу болцсон. Зарим нэгүүд нэг тайлбар юмудаа хийчээ тий. Түрүү нөгөө өглөө босч байгаад ярих гэсэн харуулъя гэсэн юм да. Борооноос өмнө хийчээд тэгээд яг борооны үеэр бас ямар ах нүг гэдгийг энэ дотор бас яг байж өөрсдөө туршиж үзмээр байгаа болох тэр тэрийг хийчээ тэгэл буцах та. Амралтын өдрүүдээр нэг хоног хоцтой ойрхон ингээд агаарслан гараад ирж байгаа. Тэгээд сайхан байна тий. Сайхан амралт болж байна. Шөнө аюу гоё юм боллоо шүү. Тий. Ойрт нэг видеод оруулах чадахгүй байгаа нь хагас үтсэнгүй ажилтай байгаа даа. Тэгээ тааж зориулаад нэг видео хийх гэж энэ таарчаал тий гэж бодоход яах чааш. Өөрсдөө амарсан юм да. За. Тэгээд юм дээ. Сөн сайхан юм да. Танилцуулч тий. За одоо нөгөө манай дугарын ивентгч спонсор хамтарч ажиллаж байгаа Yakima брэндийнхаа 180 градустай сүүлрвчийг дийлгээд хэрхэн ажиллахтай дефекттэй байдаг юм харуулад мэдээлэл өгөө явчих. Энэ бол одоо би яг 2 дахь удаа хийж үзэж байгаа учраас зарим нэг алдаа гараад бас уучлаарай тий. Үн бас яг хэлэгдсэн байгаагаар нь тавд мэдээлэл өгчээсэн бол одоо нэг бас ажиллагааг нь харуулчих. Тэгээд ямар даваа гарах мөн нэг walk гэдэг байгаа юм яаж усаад байгаа тий хамаагүй. Тэр талаар бас мэдээлэл өгөө. Тэгээ явчих. Давхар бас рилийг хуваалцах учраас завцаа чи утсан дээр бас давхар гэж явчих тий. За тэгээ одоо би шууд хэрнээ нэлгээл явчих гэсэн. Ерөөдөө хурагдсан байхдаа бол ингээд манай ачаа майхнаас бол урт гардаггүй. Тэгэхээр маш гоё цэвэрхэн харагдаж байгаа. За энийг дэлгэчихнэ. Дотор нь 2. За. Гэт энийг ийшин ингэчж байгаа. За тэгээд энэ дотроо уутанд нэг юм 2 татлага ирдэг. Энэ татлага болох дээр юунаасаа бэхлэх ёстой гэсэн үг байхгүй юу? Булангуудын бэхлэнэ гэсэн үг. Эндээсээ татаад
За ингээд нэгсэндээ хойш нээгээд илгэж татаж өгч байгаа. Энчнээсээ бас давхар татж байгаа чангалч болно. За ингээд ирэхэд нэгтэл нь болчих. Нөгөөтөл нь бас яг адилхан. Эндийг энэ дээр нь хийж өгөөд би нэг суллааг байсан байна. За энийг бол ингээ машиныхаа ачаа юм уу сүүдэрч юм уу хаа байд юм те янз бүрийн цэг дээрээс татчих болно гэсэн үг. Тэгээд чангаж татаад болоо. За ерхий ажиллах нь бол юм. Ер нь бол ингээд сарвч маань сүүдэрч маань ингээд шууд илэрхтсчээ. Өөрөө нэр нэг ингээд юуг нь өргөчгөр борооны хаялгыг доош нь буулгах зэрэгцтэй тий. Ингээд ер нь бол 180 болоо. Ийм амархан ажиллагаатай. За яг хөө мэдээж ингээ байж байгаа үедээ бол бас мэдээж тодорхой хэмжээний салхины дэсвэртэй гэхдээ бас илүү найдвартай хамгаалъя гэх юм бол энэ дээрээс хөлөө буулгах чинь. За энэ хөл нь бас энчнээсээ салдаг. Нөгөөтлийнхэн тэр болон дээр бас угсарч болно гэсэн үг. За энэ талтаа дахиад нэг хөл байгаа. За ингээд хөлөө болгоод шаардлагатай болоод одоо эндээс нь ингээд тал руу татчих боломжтой. Энэчнээс нь татан тэндээс нь 4-5 тал руу татчихнаа гэсэн үг. За ерөөхдөө ингээд манаас үдвч болоо. Ганц хүн өөрөө ингээд шууд юугаа хийгээд явчих боломжтой учраас ажиллагааны хувьд бол маш хялбар. Ийм багтах. За одоо болох төр нэмэлт би нэг юм байгаа гэсэн шүү дээ. Тэр нь болохоор ингээд тусдаа ууцтайгаар бас ингээд тусдан захиалаад авсан. За энэ болохоор нөгөө wall kit гэж яриад байгаа. Одоо энэ миний нөгөөд нэг 180 градусын сүүдрөвчийг илүү бүр одоо нөгөө ажиллагааг нь илүү эффектив болгоно гэх юм уу те. Илүү гоё үр дүнтэй ажиллагаатай болгох зорилготой. Энэ бас адилхан маш хялбар. Энд ч захилгаанаар шийдсэн. Энэ захилгаан хийлээ. Тэгэл татчихсан. Ерөөдөө бол бас нэлээд урт юутай учраас бас манайхаас өндөр машин дээр ч гэсэн жоох илүү өндөр суурилсан ч гэсэн бас маш гоё таарах юм билээ, боломжтой юм билээ. Тэрийг бол бас нэлээд бодолцож хийсэн юм шиг санагдсан. Хоёр дахь нь бас яг алхаагүй. Эндээсээ залхаанаар угсраал. Монгод хоёр хан болох тэр хоорондоо энэ чинь ингээд велкрогоор ингээд налцчих байгаа байхгүй. Зангуутай налцаар гэж. Энийг нь дараад нь би татаад бас гацлж чинь дахиад нэг хан байгаа. За ийм дахиад энэ талтай ялгаагүй зангуугаар нь эхлээд
Ингээ болоо доо. Яг энэ 180-х нь өөрийнх нь сүйдвэрч нь өөр дээрээ бас татлага болон гацтайгаа ирнэ. За тэнгуут энэ wall kit нь бас дахиад өөр дээр нь гацнууд бас ирж байгаа. Тэгсэндээ одоо энэ дотор байгаа гацнуудаараа би нэг нь булангуудын нэг татчих болох байхгүй. Хэрэг сунгаж татхаа бол тэгээд өөрсдөө тохируулчих болно шүү дээ. Заавал их дэлгэж хэрэгтэй юм уу эсвэл жоохон унжиж явах юм уу гэдгийг бол өөрсдийнхөө харуулцна л гэсэн үг. За тэгээ голоос мос нэг ингэ татчих болно. Нэг татчих тий. За. Одоо яг ингээд дөнгөж дэлгээд ингэсэн байгуулгатай бүх нь хаалттай тий. Тэгээд дотор руу нь ороод нэмсэн харуулчих тий. За энэ бас юм ялааны тортой юм байлээ. Тэгээ яг хойгоороо бас жоохон онгорхоо байгаад байгаа ч гэсэн. За яг нэг талаа бол ямар ч ингэ хангаалах боломжтой. Тэр хойгоор нь бас би дахиад нэг өөр юм шийдлүүдийг бас бодож байгаа. Тэр болохоор бас нэг арай нэг өөр юм бас болно. Хараахан дуусаагүй. Миний анхны зураг төсөлсөн төлөвлөсөн одоо нөгөө бодож сансан юм бол арай дуусаагүй байгаа шүү. Тэгэд энэ маань өөр ийм олон төрлийн боломжуудтай болох дээр тэр нь маш их таалагддаг байна. За ингээд ерөөхдөө нэгтчихэ. Хамгийн гол нь ингээд ихэхдээ нөгөөд нэг нар сүүдэр унах хэсгүүдээ ингээд битүү болгочих гэсэн. Энэ дотор бол одоо бүр ийм гоё юм харах уу сүүдэртэй. Тэгэд энэний материал нь өөрөө нөгөө нарны хамгаалттай учраас доошоогоо ингэж нэвт нар шаарч халахгүй тэрнгээрээ даваа талтай мөн ингээд салхинаас хамгаалж байгаа учраас дотор суухад бас жоохон нэг юм салхитай зэврэн өдрөө бол бас гоё салхинаас хамгаалч нь мэдээж ирэг борооны хамгаалттай. Тэгэхээр нөгөө нэг тал өдрөвчүүд дээр бас нэг тиймхүү хэцүү үеийнүүд байдаг ч тийм. Яг нэг тал болонгууд ингээд хажуунаас бороо орчих гэдэг ч юм. За энэ 180 гэсэн яг дэлгэд ханаа хийгээгүй бас тиймэрхүү байх боломжтой гэсэн. За тэгээд энэ бас цонхнууд байгаа. Хэрвээ жоохон харанхуй мэдрэмж өгөөд байвал за ингээд ерөөхдөө цонхоо нэгч. Тэгэхээр нөгөөд нэг дотроо бас ингээд тэтэрхий сүйдэрлээд харанхуулаад ялангуяа өнөөдөр шиг юм бүрхөг өдөр бол жоохон харанхуулж байгаа юм шиг мэдрэмж өгöd байна. Тэгэхээр энийг ингэчих болж байгаа юм. Тэгэхээр бас гоё нэвт юугаа сэллээ тий. Нөгөө талдаа бас ялгаагүй.
энэ талдаа бас ялгаагүй юм юутай цонхтой учраас энийг нээчихнэ гэсэн үг. За тэгээд энэ дотроо бол нөгөө бороотой өдөр янз бүрийн норчих гээд байдаг шүү дээ. Тэгвэл энэ дээр ингээд энэ юугаа дагуулад ингээ хангаалцахад бол норохгүй за цайванд хоолундаа хийгээ суугаад итгэхэд хялбар. За тэг хамгийн гол нь маш хялбар ажиллагаатай болох тэр ерөөс нэг хүн ерөөс ингээд нэг 2-3 минут дотор л дэлгээл юм дугсаал ингээд явах боломжтой байхгүй. Тэрнгүүр бол маш гоё надад санагтаад байна. За тэгээд дээр нь давхар нэг ярмаар байгаа юм. Энэ сүйдвэрчнийх нь өөрийнх нь материал гэж яриад байгаа шүү дээ. За зөвхөн нөгөөд нэг нар бороо салхины хамгаалалттай гэдгээс гадна өөрийнх нь загвар дизайн маш гоё юм. Топограф зургийг бас ингэж оруулж өгсөн. За энэ тэгээд дээдлийнх нь одоо энэ хан дээрх загвар нь дээдлийнхэн сүйдвэрчнийхэн загвар нь яг адилхан. За бусад ерөн сүйдвэрчүүд нь ч гэсэн иймэрхүү байдаг юм билээ. Тэгэхээр бас их гоё санагтаад байгаа. За энийг хэрвээ бас ингэж бас болох юм гэж би бас бодод байгаа. Юу вэ? Ингээд зөвхөн голыг ингээд аваад салгачаар ингээд суухад хүртэл маш гоё болчихж байгаа байхгүй юу. Одоо энэ зэгээр илүү гоё нээлттэй. Тэгсээр нэ хоёр талаараа сүйдрэл чинь тэрс нар нэг талаас юм ингээс бороо ингээд яадаг үед бол ингээд бас сүйдрэлч боломжтой. Зөвхөн хаалгана гэдээ ирээ жижигдээд байвал гэсэн үг. Ийм байгаа. За энэ болох тэр яг Yakimagi over and out 180 гэдэг загвар нь 180 градусын одоо нэг талд илгэцдэг. За энэс гадна дахиад хоёр дал гэж байгаа. Хоёр дал гэх юм бол өшөө ингээ хойшоогоо эргээд ар дээрээ гараад ирдэг загвар бас байдаг. Тэгээд тэр загвар дээрээс ар дээрээ гарч ирээд тэр нь дахиад энэ чинь ингээд ханнуудаа ухсраад ингээ бас боломж байгаа. Тийм загвар байгаа. За бүзгүй нэг тал загвар ч гэсэн байгаа. Би гол нь энэ 180-ийн сонгосон шалтгаан болох тэр угаасаа манай машины хаалга дээшигээ ингэж өргөж онгоодог. Нэгдүгээр шалтгаан тэр. Тэгээд хоёрдугаар шалтгаан би дээрээ майхан тавьсан шүү дээ. Yakimagi-гийн бас майхан тавьсан байгаа. Тэгэхээр тэр майхангийн энэ бас нэг өөрийнх нь майхангийн анекс гэж байдаг байхгүй. Тэрийг найшин буулгаж ирэх төлөвлөгөө байгаад байгаа. Тэрийг хийчих юм бол ийшээ ороод ирнэ. Тэгээд энэ хэсэгтэйгээ ерөөхдөө нийлээд ингээд орчих гэсэн үг байхгүй. Тэгээд энэ чинь би шат хийчих юм бол майхан руугаа шууд орох ч юм уу. Тэгээд эдээсээ анексаас энтэйгээ холбогдоод ингээд яг боломжуудыг бүртгүүлж байгаа. За майхангийнхаа анексыг болонгууд дараад нь яг өгссөн үедээ танилцуулна. Тэрэнд ч гэсэн зөндөө олон боломж бас зөндөө олон ашиглалтын хэлбэрүүд бас байж болох юм байна гэж бодоод байгаа. За өнөөдрийн ерөөхдөө танилцуулга бол ийм байна. Бидний бас стапууд маань бас үргэлжилсээр байгаа. Аялалтаа бэлдсээр байгаа. Та бүхэн ч гэсэн бас аялалтаа бэлдэж байгаах гэж бодож байна. Тэгээд манай үзэгчид яг өөрсдөө тааруулаад хийгээрээ бидний ямар ч аяллалын бэлтгэл бол энэ хэмжээнд хангагдаад явж байна. За эхнийхэн аяллуудыг бол хийгээд эхэлчихсэн байгаа. Удахгүй бас ойр зур аяллуудыг төлөвлөж байгаа. Бидэртэй адилхан Yakimagi сонирхоод сонгож байгаа хүн хэрэглэгч байвал манай Nomad Runner гэдэг нэрийг кодыг ашиглаад Pit Автоцентр за модула Yakimagi гэсэн бас Facebook хуудас байгаа. За энэ дэлгүүрүүдээс Pit Автоцентрийн салбаруудаас худалдаа авалт ихтэй 5% хөнгөлт авах боломжтой. Тэрийг бол бас бидний зүгээс үзэгчтэй бас бэлэг болгож байгаа юм байгаа шүү. Бид нар хэрэг манай удаан үзэж байгаа үзэгчнэр бол мэдж байгаа. Бид нар аль болох өөрсдийнхөө сонгосон, өөрсдийнхөө хэрэгэлдэг, найдвартай хамгийн сайн гэсэн брэндүүдээ хамтарч ажиллахыг хүсдэг. Тэгээд тэр брэндүүдээс үзэгч нартай зориулж аль болох хямдрлуудыг бас авчрахыг бас хүсдэг байгаа. Тэгээд тэрийг бас хүлээн зөвшөөрөөд бид нартай хамтарч ажиллахаар биднэрт бас итгэж хамтарч ажиллаж байгаа Yakimagi брэнд Pit Автоцентртээ бас баярлалаа гэж хэлмээр байна. Өнөөдрийн аялал ямарчсан гэсээр өндөрлөө яг өшөө гоё бороотой байсан бол өнөөдөр илүү гоё видео өшөө илүү гоё туршлагуудыг хийж үзье гэж бодсон. Бороо орсонгүй магадгүй дараа нэг өөр нэг өдөр бас бороотой туршилтаа бас хий тэ. Тэгээд Yakimagi